Төв Азийн цээжинд орших тал нутагт амьдардаг монголчуудын өвөг дээдэс онгон байгальдаан дурааран бэлчээрлэх зэрлэг амьтдыг гар шуулан дасгалж, байгалаан шүтэн, байгальтайгаан зогцсон нүүдэлж, мал аж ахуй эрхлэн амьдрах болсноор нүүдэлчдийн хэмээх их соёлыг бий болгожээ. Монголчууд таван шуурмалынхаа сүү, мах, арьс шир, ноос зэргийг боловсруулан ашиг шимийг хүртхийн зэрэгцээ. Уламжилт соёл, зан үйлэн ахуйгаасаа үүдэн гарсан байдаг. Бидний өвөг дээдэс мал болон зээрийн шилбэнд байдаг дөрвөн бэрхийн буулт үхий жижигхэн ясыг шагаа хэмээн нэрлэж бүхцэг няслах, бориурдуулах, алаг мэлхий өрөх, шагаа шүүрэх зэрэг олон төрлийн тоглоом наадгай нааддаг байж. Шагаагаар тоглодог тоглоомнууд хамгийн өндөр түвшинд хүртлөө хөгжсөн шагаан харваа юм. Тэгэхээр монголчуудын шагаан харвааны уламжлалыг илэрхийлэх, нэлээд эртгийн хэлбэрийг илэрхийлэх наадгаа бол зээр харваа гэж наадгаа байдаг. Зээр харваа гэдэг нь шагааг игнүүлэн өрж тавиад голын том шагаагаа бол цэгц, бүг бэрс гэдэг юм. Өөрөөр хэлбэл ан анти тэр манлайн ан гэдгийг бол төрсөлдөг. Зөвхөн энэ зээр харваагаар төсөөлөхөд шагаан харваа гэдэг энэ тоглоом наадгаа энэ соёл бол бүр мал аж ахуй үүсгэхээс өмнөх тэр анчин гөрөөчний үеийн үүсэлтэй тоглоом байх бүрэн боломжтой. Монголын шагаан харваа бол Монголын ард түмний дунд олон зуун жил бодтойгоор оршиж ирсэн. Мянган дамансан их том соёл гэж нэлээд судлаачид өгчөд ингэж хэлдэг. Шингисийн үеэс Улбаатай өвлийн цагт байранд харуулж байсан богино сур гэж яригдж байсан ийм уламжлалтай байна лээ. Нуус төвчөөг дагсан зарим баримтчгүүдэд харвах намнахта мөргөн халах Монголын ирчүүд ханахасаа орж хараа цэцээ шалгадаг байж. Шагаан харваа гэдэг бол Монголын дээр үеэс уламжлалтай, Чингисийн үеэс уламжлалтай, эр хүний хямар сэргсэн сайхан тоглоом гэж монголчууд мэдэх шаарддаг. Чингис хааны аж ахуй, мөнх хаан, дайны бус цагт цэргүүдийнхэн эрхийн хурууны эрчийг хариулахгүй байлгах, нарийн мэдрэмж, хэлсвэр хатуужид олгох, эрд зориг, цэгцтэй ур чадварыг бий болгох үүднээс шагаан харваагаар наадуулдаг байсан гэдэг. Юан гүрний их хаан Хувлай дайчин эрсийнхэн онч мэргэнийг сорихоор өөрийн ордны дэргэд шагаан харвааны наадам зохион байгуулж байсан мэдээ Бээжин хотод хадгалагдаж буй шар сударт тэмдэглэгдэн үлджээ. Манжчин улсын үед шагаан наадах нэрийдлэр Монгол эрс олноороо цугларч манжийн төрийн эсрэг ямарваа эсрэг үүсэл хуйлдан явуулж болзошгүй хэмээн үзэж шагаан харвааг хориглох арга хэмжээ авч байжээ. Манжийн төрөөс ийхүү шагаан харвааг хориглох болсон хэдий ч шагаачд ур орсонч утга сийчсэнч цуглан шүү хэмээн болзож жил бүр ангин хийшгүү бадын бүр хонхор наран хөгцтэй сүртих зэрэг шагаан тормуудад цуглан нааддаг байсан уламжлалтай. Баруун сайхнаас чинь балдан засгийн хошоо гэж байсан. Зүүн талынхан төсөөгүний хошоо гэж байсан. Тэгээд хоёр хошооныхан нийлж таарим нийлдэг болдог. Тэрүүнд баян садны баг гэж ижил товцостой ижил зүсний морь унцдаг. Тэгж ирж байсан юм билээ ерөөсөө. Төв аймгийн Эрдэнэ санд сумын Бадын бөөрийн шагаан тойром хавар гардаг. Дундгавын наран хөгсдийн шагаан тойром намар гардаг. Хавар Бадын бөөрийн шагаан тойронд шиндэл хийгээд көтчээ аваад гарсан баг наран хөгсдөр яваад намар ирэхдээ дээд нь ганцсан иржсэн гэж. Наран хөгсдийн Бадын бөөр аль нь зөртгүүдээ энэ хоёрс аль нэг сар хэртэл тоглодог. Тэнд хайрмууд байсан байна шүү дээ. Шагаан харуудаг улсууд жилдээ нэг цуглж, тэн дээр наадаж, наргиж, цэс мэргэн сорж, биеинтэйгээ нөхрөлж, найсалж байсан ийм төвхтэй газрын сайцууд ирж шагаагаа харуулж байсан ийм уламжлалтай байна лээ. Олон сайхан ирчүүл нийлээд тойром харваад тэгээ дуусаад
дараа нь тэр цайхан харуулсан газараа ингээд бүтэн нэг 3 эргээд уухайлаад тойроод явхад бол бас сайхан шүү. Тойрмын харваанд баг болгон өөрийн хөтөж тогоочтой. Багийн хамт олон дээл хувцс төдийгүй морныхон зүсийг хүртэл ижилсүүлж ирдэг. Шагаачид хүлэг саймар атан тэмээгэн унаж уран шаглаатай малгай дээл хувцс ганган хийцтэй имэйл хутга хөөрөг зэрэг хамгийн сайхан эдлэл хэрэглэн хэрэглэж нутаг нутгийн яруу сайхан уухайлдаг хүмүүс суглаж тэднийг сонирхон багтаж ойр орчмын хошууны ардууд олноорон ирдэг. Нэг үгээр хэлэх юм бол Тойрмын харван Монгол төмний соёлын томоохон наадан болдог байжээ. Тойрмын харванд ирсэн баг болгон эдээ шүүстэйгэн ирэх ба Тойрмын эдээг хамгийн ариун эдээ хэмээн бэлэгдэн хурсан олонд хүртээх Тойрмын харва дуусахад мод өргөх ёслол хийж шагаачдыг нутгийн ардууд малынхан хотонд өрж тоглуулах зэрэг олон сайхан уламжлал адгалагдан үлдэжээ. Шагаан Тойрмын эдээг бас нэг арай жаахан онцлогтой засдаг. Тэгтээ болоод нь одоогийн шиг нэг их одоо тэгэл олон үе боо ийм тавихгүй шүү дээ. Ер нь голдуу цагаан эдээ 5 тансгийн дээж орсон. Цагаан эдээг олсон. Тойром харваар тарахт нь нутгийн ардууд нэг багаар нь аваад явна. Готондоо очиж тоглоно. Одоо ууханд сонссон шагаа хотонд харуулсан айл бол одоо тэр жилдээ Малын төлсөө авдаг гин. Ханаад хамуу хүрдгүү гин. Хэмэр сэргдэг. Мал өсдөг. Энэ сайхан уламжилтай. Тэгээд үүсээ хаглаад үүсний мах шанжигөөд Ингэж хаврын энх хүлээлрэх үеэр шагаачдыг хотондоо өрн залж дээдэлдэг энэхүү уламжлал нь шагаан харваад авах алдсан ба онч мэгнээ сорих тэмцээнээс гадна цагаан мөрт сайн сайхныг дагуулдаг бэлэгдлийн гүн утга агуулгатай наадан хэмээн бэлэгшээдэгтэй холбоотой. Монгол төмний өн эртнээс наадаж ирсэн шагаан харваа нь ардын аялгууд аман зохиолын үг хэллэгтэй дуут наадам юм. Шагаан харваа бол аялах уухай ба тэмдэг аяны өөрмөц онцлогтой бөгөөд энэ нь эрт үеэс уламжлагдсан ирсэн уртын дууны аялгуу шуранхайн нэгэн бүрдэл байдаг. Шагаан уухайг бүс нутгийн ард олны зан үйл, соёлын онцлог, хэм маягт хамааруулан төв халахын угал зуухай, боржгон уухай, зуутын эдрийн уухай, баруун Монгол буюу дархад уухай гэж төрөлжүүлэн ардын язгуур урлагийн төрөлд багтаан үндэсний соёлын үнэт төв хэмээн үздэг байна. шагаан дээр хүүхэд байхад дахиад очдог нэг сайхан үгцүүл уртын дод дуулаад байгаа юм шиг. Шагаа уухайгүй бол одоо төсөөлхийн аргагүй шүү дээ. Би тэр луугрын тойромд анх явж байхдаа ер нь ихэнх хүмүүс л сонсогдсон л дээ. Тэр 2 өдөр тоглолцоод оройн буцаад чихэнд ингээ уухай байнга сонсогдоо. тэгэхээр энэ уухайн дуу гэдэг бол маш сайхан. Шагаа харваны уухай, сурын уухай, одоо манай зарим энэ төрийн тэргүүнүүд том үйл явдлын дараа уухай гэж ингэж төгсөж байна. Шагаан харваны сүр хүчиж явах нь уухаандан байдаг бөгөөд баг харваач дан болон эсрэг багтан хүндэтгэл үзүүлэх, өөрийн багийг нэгдэн нэгтруулах, нэгэн хүсэл зориг тэмүүлэлтэй болох үүднээс хийгддэг онцлогтой. Шимээний уухай, нийлгийн уухай, онооны уухай, алдааны уухай, зурхаа өрөх үед хийдэг уухай гэгчлэн хайз хэмнэл тоглолтын явцад хийгдэх онцлогоор ялгаатай хэд хэдэн төрлийн уухай байдаг байна. Шимээний уухай гэдэг нь бол их тийм сайхан уян галаг бас л одоо тэр баг өрөлдөөнийг их нягтруулсан сэтгэлийн одоо асар том дуудлага юм уу хэмээн. Шимээний уухайг асаагаа шивчээд айлтай нийлээд очихдаг тэр нийлдэгний уухай гэж. Нийлдэгний уухай гэж арай өөр, арай цоглог, арай тийм бадрангуй, нэлээд тийм зоримог ийм одоо өнгө хайстай ийм уухай. За сайхан онжоо шагнаад одоо нөхөд манай тэр сууг байгаа багийнхан уухай шагнан тэрэн дээр их урамшин.
Жаахан өндөр уухалж өгвөл одоо арай дор барьжээ гэж. Миний барил арай дор байгаа юм байл гэдэг. Тэр уухай тэндээс дуудаж яаштай гэж. Жаахан намхан уухалж өгвөл би дээр барьжээ гэж. Уухагаар хоорондоо болоод нь одоо харьцдаг. Уухагаар болоод нь нэг нь нөгөөгөө хөдөлдөг. Нэг нь нөгөөдөө урам хайрладаг. Тэмцээний хожлын ухаа болохоор өндөрсөх тийм ээ. Дээр үйдүүд одоо энэ модны суур энэ гэж байгаагүй. Өтгөн дээр Авдарныхаа тагийг гаргаж ирээл. Тэгээд тэрэн дээрээ шагаагаа өрөөл. Ардын ингэж хормогоо дэвшүүлсэн хайвчсэн. Шагаан харваа анх үүсэж буй үедээ зэрэгцсэн шагаан харвааны зэмсэг хэрэгслүүд бий болж он цагийн шалгуурыг даван түүхэн хөгжлийнхээ явцад уран арт урлаачдын ур ухааны шингэн өнөөгийн өнгө төрхөн олсон билээ. Хашлаг гэдэг нь яслах сумаан дээр нь байршуулж хасаа шагааг онохоор чиглүүлэхэд зориулагдсан модон зэмсэг юм. Суман, хар, зандан, агар, яшил, сэндэн зэрэг ховор үнэт модоор хийгдсэн хашлагыг харваачид хэрэгэлдэг. Хашлагын урт болон бусад хэмжээг дүрмэнд заагаагүй бөгөөд орчин үед голдуу 30 см-ийн урттай хашлаг хэрэглэж байна. Энэ бол урт нь 30 см, зузаан 1.1-тэй. Хамрынх нь өндөр болохоор энэ хамар гэж энэнийх нь өндөр нь болохоор 15 мм-тэй. Ер нь бол ийм хашлаг бол ер нь ихэнх нь барьдаг байна. Сумыг дөрвөлжин дугуй хэлбэрээр хийх бөгөөд дөрвөлжин сум нь араасаа урагшаа нарийсан хэлбэртэй байдаг. Харваачид хашлаган дээрээс түүнийг нясалж хасааг оноход зориулагдсан зүйл юм. Сумыг байгалийн жамаар унсан бугын иврийн таваар хийдэг ажээ. Хамгийн дээд нь одоо 55 грамтай сум одоо цагаан цаанд захиалгаар хийж өгсөлөө. Цагаан цаан гэдэг манай бас шагаан харваач хий. Дугуй сумтай байхсан. Дугуй сумтын хачин чанга хоноо шүү дээ ерөөсөн хасаа их өсөргөн. Намайг чи хүн ярихдаа ингээ гадаа харавхад ногооны толгой шөөрөөд ингээ явчихдаг байсан. Бараг саманы өөрөө очоод ондог байсан шүү ярьдаг ерөөсөн. Манай аавыг нэг хийсэн сумын нэг хүн үгээд энэ Баатаржингийн хийсэн сум дилийн туссан морьшил байх юм. Хасаа буюу шагаа. Анх шагаагаан засаж хийдэг байсан бөгөөд одоо хов, зааны соёо, бугын иврийн үзүүр зэрэг ховор зүйлээр уралдаг. Онож хасаж тоглодог учраас эдгээр шагааг хасаа хэмээн нэрийджээ. Хасааны өндөр нь 1.3 см, урт нь 2.3 см, өргөн нь 1.6 см байхаар дүрмэнд тусгалсан бөгөөд газраас 29-с 31 см-ийн өндөртэй зурхаа дээр өрнө. Хэрэглүүд дотроо өөр ингэс их онцлогтой хийдэг бүр материалууд нь одоо хуучин бод тогтцсон. Одоо шагаага янзлаад шагаага өөрөө тавьчихдаг. Энэ мөчрүүдээсээ тайрж авч хасаагаа хийдэг байсан. Энэ үзүүрээсээ авах юм бол ийм голыг хэм их баг учраас гоё ийм нягт ясан цагаан хасаа хаширдаг. Хоёр яс хоорондоо ягаад нөгөө сум нь илэгдэх нь амархан байдаг ч юм уу хасаа нь амархан илэгддэг гэдэр болоод ирэхлээр энийг нэг пластик материалаар мэрзэдтэй тийм ховцор материалаар хийдэг болсон. Хан нь хасаанаас өндөр хэмжээтэй байх ба бугын иврийн үзүүрээр хийн. Урд цагт нийлгийн үе, шувтраг, мэрэг үеийн өмнө ноён үедээ харавдаг байлаа. Ноён үеинд бол голдоо нэлээд тийм оноо мэрэг буурсан нас ах гэдэг юм уу. За энэ Ахмад хүн нас жоохон ахаад ирэхтэй гэдэг шагаа харваад оноо жоохон буурдаг хандлага байдаг л да. Хасаанаас нэлээд өндөр юмд гайгүй онцгож болох тийм хүмүүстэй асуулгаж байна шүү дээ. Тэгэхээр тийч бүгдийн тоглоулах гэсэн санаа явж байна да танд тийм ээ. Чавх буюу хавчаахан эрдэ цагаас шагаан харваанд хэрэглэгдэж шовтрог үед тоглогдож байсан уламжлалтай. Дэхэн үеэс бол эврэлэгтэй хулсан номтой мөрлөгч үгүй зөвхөн гараар барьж бууддаг тийм буу байсан байна. За тэр хачаа хаш гэж нэрлэдэг байсан. Цэрэн дөрж гэж Монгол улсын харьшгүй мөрөн ийм үний хийсэн буу гамаа. Энэ буу бол зөвхөн хууль төрн мод
За бус зүйл нь бол одоо ингээд төмөр хоёр тусгай одоо салдаг ийм одоо угсаргаатай. Зурхай хасаган өрөх зориулттай дөрвөлжин мод юм. Зурхайг агаар, суман, өрөн мод зэрэг сайхан өнгө үнэртэй юм уу хатуу модоор уралдаг. Зурхайг синтиг их дөрвөлжин суур тавиур дээр тавьдаг. Зурхайг бол модыг босоо ширхгээр нь зүүж хийх юм бол одоо цум энчэнэ тусаад холтон үүсэх магадлал эдгээр их бага. Тэгээд цум тусахд хүртэл их ажтайхан дуутай байдаг. Аравч зурхайгаас ойсон сум ар талд буй аравч модонд хүрэхэд сайхан хөнгөнсөн дуу гардаг юм. Хөнгөнсөн дуу гаргахын тулд аравчны дотор талд пүр шийдэг ба зурхай, хасаа, тохоо зэрэг хэрэгслүүдэн хийж тойромд авч явдаг байна. Монголчууд ч бол яг нүүдчтийн нэг тийм соёл байдаг л да. Юу гэхлээр нөгөө нэг авдар эдрээ чинь дотор нь юм хийгээд авч явахд хөнгөн байх нь бол хуш гэж нэг самрын модоор байдаг. Яг тэгвэл авч явахд их хөнгөн. Одоо бол тэгээд ер нөгөө нэг сайхан гоё модоор эдгээр хийх сонирхолтой болсод их болсон. Энэ бол одоо барьцил улаанууд гэж тийм модоор хийсэн. Ерөөс байгаа өөрийнх нь өнгө нь бол юм. Тохоо хатуу модоор уралдаг дөрвөн талтай урт наривтэр зүйл. Тохоо гэдэг нь өрсөн хасаанаас харваачийн гутлын үлмийг хүртэлх цаг хэмждэг нэг ёсны уртын хэмжүүр юм. Тохон урт нь 52.5 см байх бөгөөд харваач 9 дохой газраас буюу 4 м 72 см-ийн зайнаас хасааг харуулдаг. Мөн онсон хасаагаан тохоо дээр өрж наадаад тоглож дуусахад хасаагаан хураах ёс хийдэг. За сумаатав сураа ураа. Сэн 1937 онд энэ яармагт цэргийн наадам хийж байхад суртай шагааг хамт харуулж байсан. Тэгээд тэр үеэр одоо маршал эдэр үзэж, бомб дарга эдэртэй үзээд шагаа сур хоёр юм ингээд нэг дороо нэг дэнж дээр харуулж байх ёстой юм эдэр гэж хэлж байсан гэж Бадан Базаргой надад хуучилж байсан. Тухайн үеийн төр засгийн тэргүүний энүүг шагаачдад урам өгч 1930-аад онд анхны шагаан сайн дурын товчоо байгуулагдаж дараагаар нь галсан цэвэн гэдэг хүн ажиллаж байжээ. Гэвч Монгол оронд социалист үзэл суртал хүчээр авахын хэрээр хуучны сайхан уламжлал алдагдаж байсныг түүхийн шархууд сууд гэрчилнэ. Дээр үчин тэмцээн уралдаа их ховор. За яг 90 жаахан хавчигдмал хуучин нийгмийн үеийн тоглоом гэсэн утгатай. Ламын тоглоом гэдэг хавчигдаг. Социалист соёл, социалист хэв маягт бол нь одоо үл нийцнэ гэдэг маягаар бол нэг шахаж чөлөөтэй явах таглах ирэхгүй байлаа. Тэр үед ч одоо бас хагдахтай зайнаас бусдын шагаа арах боломж байхгүй. Таврын үдшийн цагаардаг жоохон сум тавьдаг байлаа. За манай Сампил гэдэг хүн байна. Саяхан хөдөлмөрийн баатар болсон. Энэ хүн Энтэй аймгийн шагааг устгахгүй төлөө бүх насаараа зүтгэсэн. Одоо манай урлагийнхан хөдөөнийхэн хоригдоод одоо тойрон цөөрөөд харух хүн багсаа төрөөд ирэхэд Улаанбаатарт урлагийнхан маш харуул жиншин шагааг энэ тасалдуулгүй авчирсан нэг гавь бол манай урлагийнхан юм шүү дээ. Ийхүү шагаан харванд элэгтэй зарим дарганаар жирийн харваачд урлагийнхан өвгөд буурлуудын ачаар шагаан харваа нь хатуу хориг саадыг даван туулж хөгжсөөр ирсэн билээ. 1970-аад онд буудлагын спортын мастер хуранда лувсан шарав шагаан сайн дурын товчоо байгуулж 1980-ад оны ихээр шагаан товчооны тэргүүнээр гавьяа тасгалжуулагч хөдөө аж ахуйн дэд сургуулийн багш иш дөрж нар ажиллаж байжээ. 1987 он Монголын шагаан харвааны холбоо байгуулагдаа. Монгол Улсын соёлын гавьяа цэцгэлтэн бас хуугай. За Монгол Улсын соёлын гавьяа цэцгэлтэн анхны шагаан харвааны холбооны ерөнхийлөгч Адиагийн Баяр Магна нэртэй сайхан харваач Чоён гэж сайхан ахмад хүн гэдэг ингээд олон сайхан хүмүүс Монголын шагаан харвааны үүсэл тулгын чулууг тавилцаж Монголынхаа үеийн харваачдын энэ өвлөд ирсэн сайхан уламжлал дээр төшөглөж дөрмөө зохион байгуулж Монголын шагаан харвааны гал уламт бадран асан дүүхтэй лээ. Бид гурав ярьж яваад хэдэн сайхан нөлөө өгөх улсуудыг Ахмад дунд үеийн залуу үеийн улсуудыг тэргүүлэгч гэж явсан. Тэгэхэд одоо
ардын хянын чалхын хорон дор байсан генерал Даваа хуугай байсан юм. Одоо энэ нэртэй одоо Ахмадын хаанууд хамгийн их онож байгаа Хинтийн Бүрнэ гэж сайхан харва. Тэр үед ойног дөр баазын ерөнхий инженер байлаа. За махны баг гэж байсан махны тэгшээ тэргээд ажилчин залууд тэр ийм улсууд бас нэг 18 улсууд тэргүүлэгчтэй. Ингээд одоо шагаа харва холбооны их усүр яг ингээд тавигдаад шагаа харва гэдэг бол үндсэн спортын хэмжээнд төрч чадсан юм байна гэдэг. Энэ төр спортын улсын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар 1987 оны 5 сарын сүүлээр оруулж тэгээд үндсэн спортын нэг төрөл мөнгө гэж шийдвэр гаргаж энд Португал тэмдэглэж. Ингээд 87 онд Баяр Магна маань энэ бас дасцыг одоо тэр үед одоо олон жил тогсон дасцыг дараагаад тэгэл бүрнэ энэ улсуудад нэртэй уулзаж ярьж хөөрөөд өөрөө тоглодог учраас бас өөрөө одоо мэрэгжлийн сэтгүүлчин учраас бичдэг хүн учраас шагаа харвааны дүрм гэдэг цаасан дараа анх одоо тавьсан хүн чинь яг Баяр Магна мөнөөс мөндөө бэлэн дүрм байж байгаа хэдэн зуун мөрдөд ирсэн. За тэрнийг яг цаасан дээр болгоход бол жаахан боловсронгуй болгох ихтэй болгоод энд нэг юм өөрчлөлт хийхлээр явсаар бүгд дээр өөрчлөлт гэдэг. Маш одоо логиктэй бие биентэйг уялдаа холбоотой. Үнэхээр өвөг дээдсүүд маань шагаан харвааг олон 100 жил наадаж хөгжүүлэх явцдаа өөрийн гэсэн дүрмийг бий болгосон нь үе үеийн харваачлаар дамжин улам сайжирч боловсрогдсоор ирсэн билээ. Монгол ардын аман зохиол урдын дуу бүжиг наадгаа хүнээс хүнд удмаас удамд дамжин өвлөгдөн ирсний адилаар шагаан харвааг тоглох дэг жайгийг өвлөн үлдсэн ахмадуудын зөвлөгөө дүрм боловсруулахад ихээхэн дэм болсон юм. Цаасан дээр болгож манай Жамбалдоржгаа, Бүрнэ, Баян хуугай, Сан Пелгой энтерээс зөвлөгөө авчи тэднтэйгээ ярьж шин дүүжин гэж юу вэ? Дүүжин харвалаад гэх. Хоёр баг тэнцхээр л харуулж байгаа юм да. Тэр чинь хасаа татлаг нэцгээр. Тэгээ дүүжин гэдэг маань юу вэ? Тэр чинь дөрөв дүүжин юу гэж тодорхойлох вэ? Баяр Магна маань зохион байгуулагч чадвар сайтай учраас Хонхор нуурын тойрог 86 87 оны үед байгуулаад 87 онд нь одоо урлагийн гавьяа зүтгэлтэн цогжол маань цагаан тойрог гэсэн сайхан кино хийсэн. За өнөөдөр ч баста одоо ач холбогдолтой өнөөдөр тэрийг одоо эргэн үзэх сайхан турсаа сайхан тийм сайхан киног анх бүтээж байсан юм. Шагаан харваан хэдийгээр тэмцэлтэн өрсөлддөг боловч уламжилж ирсэн ёс заншил дэг жайг нь олон газрын эрчүүлийг дотн танилцуулж хамт олонч нөхөрсөг болгодог өвөрмөс тоглоом юм аа. Шинэхэн байгуулагдсан холбоо нь уламжлалт тойрмын харвааг сэргээх, шагаан харвааг сурталчлах, олон улсад таниулах зэрэг олон ажлуудыг хийсэн нь шагаан харвааны цаашдын хөгжлийн суурь болж улмаар дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх их амжилтын эхлэл болсон билээ. Монгол улсаас Оросын холбооны улсад элчин сайдаар ажиллаж байсан Санжин Баяр Москва хотно Монгол гэр барьж нээлтэнд нь шагаан харваачдыг урьж оролцуулж байжээ. Мөн Монголын шагаан харвааны холбооны ерөнхийлөгч Монгол улсын Үлэмжид Архан Мэргэн Бадсуур Америкийн нэгдсэн улсад элчин сайдаар ажиллаж байхдаа 18 харваачдыг урьж шагаан харвааг сурталчилж байсан түүхтэй. 1991 он улсын аварга шалгаруулах анх дугаар тэмцээнийг зохион байгуулав. Анх дугаар тэмцээнд Бат Цэрэн ахлагчтай дүүрийн театрын баг төрүүлжээ. Өдгөө Монголын шагаан харвааны холбооноос жил бүр улсын их баяр наадмын харва, улсын аварга шалгаруулах тэмцээн, Ахмадын болон өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Монгол бахархлын өдрийн харва, холбооны цом, Ахмадын цом зэрэг тэмцээнүүд уламжлалт тойрмын харвааг зохион явуулж байна. Холбооны маань энэ үйл ажиллагааг маш олон аж ахуйн нэгж байгууллагууд сайхан дэмжиж. За тэгээ бид ч бас одоо нутагт тарвдаг байсан тойрмуудыг сэргээж одоо улсын чанартай томоохон тэмцээн оролдоонуудыг жил зохион байгуулдаг чагсаалтаа бий болгож. Жийдүүд одоо манай яг Монголын шагаан харвааны холбоо нэг 31 одоо тэмцээн оролдооныг одоо зохион байгуулдаг. Энэ нь болохоор зэрэг манай салбар холбоодууд маань одоо бүгд одоо орон нутгад олон тэмцээн зохион байгуулна. Холбооныхаа гараг тэмцээнд орсон олон тойром харваанууд болно. 1992 он Монголын шагаан харвааны холбооны цол тэмдэг олгох тогтоол батлагдлаа. Уг тогтоолын дагуу Монгол улсын их баяр наадам, улсын аварга шалгаруулах тэмцээнд эхний байруудад орсон харваачдад дэд мэргэн, улсын мэргэн,
Гарамгай мэргэн, дархан мэргэн, үлэмжи дархан мэргэн гэсэн цол тэмдэг олгодог болсон нь Харваачдын амжилтыг үнэлэх, тэднийг урамшуулах чухал алхам болсон юм. Мөн улсын баяр наадам болон Ахмадын улсын авраг шалгуулах тэмцээнд 3 удаа эхний байранд орсон Ахмад Харваачдад харьшгүй мэргэн цол олгодог боллоо. Анхны улсын цол зэргийг Төв аймгийн Эрдэнэ сад сумын Дагбазар ахлагчтай баг одоо улсын баяр наадамд төрүүлж одоо анхны Монгол улсын дэд мэргэн цолыг багийн ахлагч Дагбазар одоо анхны цолыг одоо авч байсан. 1997 он Шаган Харвааг уламжлуулан үлдээх их үйлсэд олон жил хүчин зүтгэсэн 60-аас дээш насны бүх харваачдад хүндэт харваач тэмдэг олгодоо. 1998 он төлөө 97 онд төлөө анх ерөөсөө харваачдын ингэр дээр гялаахын малга гээд нэг юм дөрвөлжин ногоон төлдөг Монгол улс гэдэг нэрчэн доор нь хүндэт харваач гэсэн тэмдэг анх 60-аас дээш насны бүх ахмадуудаа өгсөн. 1998 он Хууль зүйн яамд албан ёсоор бүртгүүллээ. Үндэсний их баяр наадмын тухай хууль гарсантай холбогдуулж, Шаган Харваа нь улсын их баяр наадмын 4 дахь төрөл болон албан ёсоор наадмын хөтөлбөрт багтах боллоо. 1998 оноос энэ холбооны тэргүүлэгчид тэр үеийн тэргүүлэгчид бид нар хөөцөлдөж байгаад одоо Шаган Харваа гэдгийг одоо анх наадмын яг төрөлд албан ёсоор оруулсан. Наадмаар бол 91 оноос үед наадмын үеэр давхартаж тоглож байсан. Албан ёсоор юунд орсон нь бол 1998 он. Яг үндснийхээ хувц сэргэлийг өмсөд энэ сайхан уухай хатаагаад ингээд харваачд маань харуулхлаа. Тэр олон гадны жуулчид бол биднийг их сонирхож нөхцөл байдлыг ажигласан баг. Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан одоогийн улс их хурлын дарга Бэгэн Бэй их болд манай Шаган Харваачдыг зориултын одоо асартай олгож анх. Тэгээ энэ болгон бол бидний төрөөс үзүүлж байгаа сайхан дэмжлэг гэж үзэж манай холбоо бас энэ болгонд урамшиж ажиллаж байлаа. 1999 он Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн байгуулгаар сонгогдлоо. Энэ үндэсний олимпийн хороо бол манай холбоо маш их сайхан дэмжиж манай харваачдад үе харваачд маань урам өгч шагнал урамшлаа өгдөг. Ийм болсон. За тэгээд үндэсний спортын холбоотуудыг жил жилийн ажиллаар нь бас дүгэн цэгж ингэж ажилладаг. Одоо үндэсний олимпийн хорооны салбар холбооны хувьд манайх үндэсний спортын одоо холбоотуудаас бас 2 удаа шалгарч бүртчэн гэж сайхан тэр спортын зүтгэлтнүүдэд спортын байгууллагуудад олгодог шагналаар шагнаж урамшуулж дэмжсээр байгааг хэлхэн зүйтэй байхаа гэж бодож байна. 2000 он Шаган Харваа спортын нэгдсэн ангилалд багтаж дэд мастер, спортын мастер, улсын шүүгч цол олгодог боллоо. Нийт харваачдаа улсын цол зэрэг олгодог болсон. Цол зэргийн нэгдсэн системийг хамруулж 5 удаа одоо улсын аврах шалгуулах тэмцээнд эхний 3 байранд шалгарсан харваачийг спортын мастер цолоо олгодог. Ийм холбоотой болоод цол зэрэгдэг болгоод ирэхээр тэрлүү тэмүүлдэг улсууд нь бас мэдээ болцсон. Тэр бол холбооны ач тус гэж бодож байгаа. Спортын мастерыг бол би бас их одоо улсаас олгож байгаа цол учраас их өндөр цолын болов гэж бас дотроо бодож хүндэтгэж явдیں۔ Төрийн дэмжлэг манай холбоонд хүрээд ирэхлээр харваачд маань их урам зоригтой. Бидний одоо ажиллаж гисэн бас итгэвчсэн. Энэ бол шагаачдын маань ер нь урам зориг ер нь их хөдөлгөх том хүч болсон болов уу гэж бодож явдаг. 2000 онд мэргэжлийн байгууллагуудаас Улаанбаатар төмөр замын замчин нийгэмлэгийн харьяанд анхны Шаган товчоо байгуулагдлаа. Энэхүү Шаган товчоо нь эдүүгээ 18 багийн 200 гаруй харваачдыг игнэндэн багтаан үйл ажиллагаагаан явуулж байна. За товчоо маань бас Шаган Харвааныхаа холбоотой хамтарч сүүлийн 15 жил сар шөнийн Харваа, Сэлэнг аймгийн Мандал сумын баян суудлын тойрмыг ивент итгэж хамтар сайхан зохион байгуулж байна. За гаргасан амжилтын үед бол бид 2006 оны Хэнтийн хөдөө арлын их цэнгүүн баяр наадам, за 2007, 8, 9 оны улсынхаа наадамд төрүүлсэн ийм сайхан амжилттай шагаагаа харгаж байгаа.
Бидний одоо амжилтанд хүрэх нэг гол одоо үндэс бол манай Улаанбаатар төмөр замын удирдлага үндэснийхээ сайхан соёл өв соёлыг бол дэмжиж тавж байгаа. Дээрээ бол харваачтайхаа бэлтгэл сургалтыг хийх талаар за шинээр байгуулагдж байгаа багуудад бол манай товчооноос бол шинээр мод хэрэглэлийг хийж өгдөг. Энд бол одоо бидний одоо амжилт гарах нэг үндэс гэж ингэж үздэг. 2014 онд Монголын шагаан харвааны холбооны 4-р их хурал хуралдаж холбооны дүрмийг шинжилэн баталлаа. 2010 оны үед ер нь тулж харваад нэлээд спорт тал руугаа хэвээсэн тал бий. Тулгаж харвдаг байсан нэг 4 журам үйлчилж байсан үед энэ бол улсын аварга наадмын хэмжээнд их 20-30 баг л толдог шинжтэй энэ төр байсан. Ийм нөхцөл байдлууд бий болсон үндсэн дээр манай ахмадууд шагаан харваг ясчудгаар нь харуулах хэрэгтэй. Өөрч одоо сайхан олон хасаанд харуулах хэрэгтэй. Ер нь уламжлал хэв жаяг руу оруулъя гэдэг юм ийг ярьж ирсэн. Энд одоо Монгол улсын хөдөлмөрийн баатар Самбилах маань нэлийн жинтэй хувь нэмэр оруулж Улсын шагаан харвааны холбооны 4-р их хурал хуралдаж шагаан харвааг тоглодог 4 журмандаа бас баггүй өөрчлөлт оруулсан. Энэ хурлын шийдвэрийн дараа бол ер нь улсын аварга наадамд 70-80 бүр 90 эдэн баг энэ төр ирж тэмцээн уралдаан зохион байгуулдаг нөхцөл байдлын өөрчлөлт өөрч харуулж олон хасаад харуулдаг болсон. Шагаан харваачд бол улам бүр төгссөн. Тэгэхээр зэрэг Монголын шагаан харвааны холбооноос цааш нь одоо барьж одоо ажиллах нэг юм юу вэ гэхлээр зэрэг зөвхөн тоо биш. Хуучных нь уламжлалыг ёс жаягийг нь одоо цааш нь одоо уламжлуулж өвлөж үлдээх. Тэр одоо зөвхөн шагаан харах биш. Тэр нүүдэлтийн соёл иргэншил. Тэр дотор нь маш олон зан үйл байдаг. Тойрныхоо одоо маш олон одоо хэв маягийг бид нэр алдаж яах гэж ярьдаг. Энийг уламжлуулахын тулд яах вэ гэхлээр зэрэг манай шагаан харвааны холбоо маань 2 жилийн өмнө одоо их тойром харваа гэдэг анх удаа Хинтээ аймгийн дэлгэр сум зохион байгуулсан. $2014 оны 11-р сарын 27 Франц улсын нийслэл Парис хотно Нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСКОгийн соёлын бие тус өвийн конвенцийн засгийн газар хоорондын хорооны 9-р хурал 130 орны 900 орчим төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж санал нэгтэйгээр Монгол улсаас нэр дэвшүүлсэн шагаан харвааг хүн төрөлхтний соёлын бие тус өвийн төлөөллийн жагсаалтанд бүртгэн авлаа. Холбоо байгуулагдсан 30 жилийн хугацаанд хийсэн бидний томоохон ажлуудын нэг бол ЮНЕСКОд албан ёсоор бүртгүүлсэн энэ үйл ажиллагаа. Холбооноос бодлого явуулаад шагаан харваагаа ер нь ЮНЕСКОгийн энэ өвд бүртгүүлээ гэж 2010 оноос 11 оноос ярьж эхэлж байгаад 14 оны 11 сарын 27 онд Францын Парист тэргүүлэх одоо тэргүүлэгчд юм одоо тийм 24 орн байсан. Ер нь ЮНЕСКОгийн 200-аад орноос тэр 24 он тэргүүлэгч орн гэж байдаг. Тэр орны хурлаар нь яасан 24-д яг зэрэг хүлээн зөвшөөрсөн. За энэ бол Монголын одоо өв соёлын нэг юм аа. Энэ шагаан харваа бол цааш гарцаагүй юм гэж зөвшөөрсөн. Тэр чинь зүгээр шагаан харваа тийм байт юм байна. Али ороод тэр али батлаатай гэдэг юм байна. 2 3 4 жил одоо тэр бүх борм юу маягтуудын бөглөн нөө юунд нь олон улсын хэмжээнд юу яасан зураг морог хэрэгтэй болно. Ойрын кино дээр юу үнэхээр сайхан олон нийтийн хүчээр бүтсэн. Нийт харваачдын, нийт Монголын сайхан харваачдын энэ жудагтай сайхан тоглоомыг хичээлж байгаа улсуудын одоо үр дүн гэж би дотроо бодож тэднээсээ одоо залбирч явд юм аа. Нэр дэвшиж буй өвн шаардагдах мэдээллийг хангалттай багтаасан ба тус соёлын болон материалын өвийг бүртгэх нь нийгмийн нэгдмэл байдал болон ёс зүйн боловсролын их сурвалж болох зэрэг чухал ач холбогдолтой юм. Эсрэг саналтай хүн алга байна. Тиймээс би Монгол улсаас нэр дэвшүүлсэн Монгол шагаан харвааг ЮНЕСКОгийн соёлын бие тус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтыг бүртгэснийг мэдэгдэж байна. За дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн хариулын шагаан хөгжүүлэх үүрэг нь дэлхийн олон улсын амьтуудыг Монголын төр засгийн одоо үүрэг.
Энэ бол тэгээд дэлхийн хүн төрөлхтний соёлын өв. Энийг хамгаалж, хадгалж, хөгжүүлж ирэх нь бол явах нь бол монголчуудын үүрэг. ЮНЕСКОгийн соёлын биетэс үеийн жагсаалтанд бүртгэгднэ гэдэг маань шагаа харваа бол зөвхөн монголчуудын соёлын өв биш, хүн төрөлхтний соёлын өв гэдгийг илэрхийлж байгаа. Та бүгд дэлхийн нийтийн хариуцлага хүлээж энэ сайхан харваагаа өөртөө өв соёл тэр үнд зүйлсийн хадгалан сайшин хөгжүүлж яваарай гэсэн том ачааг бидний нүүрэн дээр нэг талаар өөрүүлж байгаа. Тийм учраас Монгол улс шагаа харвааг судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулах ийм одоо үүргийг хүлээж байна гэсэн үг. За энэ ЮНЕСКОгийн батламж Монгол улсын засгийн газарт хүрч ирсэн. За энэ цагаас хойш бол бүр л одоо шагаа харвааг маань их сайхан дэмжиж төрөөс бас дэмжих ийм хандлага бий болж байна гэж ингэж бид болж харж байгаа. 2015 он Монголын шагаа харвааны холбооны анх дугаар баг хурал хүрэлтэлээ. Дүрмд өөрчлөлт оруулаад Монгол бахархлын тэмцээн, за их тойромч гэдэг юм уу, томоохон уралдаан тэмцээнүүд 100-аас дээш баг оролцсон тэмцээн уралдаануудад бас шагнал сал дээр болгодог бай гэсэн дүрм бий болсон. Өсвөрийн харваачтан урамшуулах зорилгоор улсад одоо 5 удаа эхний уран байранд орсон тохиолдолд одоо өсгөл төр мэрэгэн гэдэг цолыг одоо мөн өсвөрийн харваачтаа бид нар бас олгодгийг. Үндэсний спортын наадам гэж одоо төрөөс зохион байгуулж байгаа. Тэр үндэсний спортын наадамд төрүүлсэн эхний уран байранд орсон багарваач бас цол зэрэг болгодог болсон. Тэгээ ингэж сайхан одоо бас цол зэрэг болгоод ирэхлээр бол харваачд тэр уран зэрэг сэргэж. Монголын шагаа харвааны холбооны хамгийн дээд цол Монгол улсын даяар дурсах дархан мэрэгэн гэдэг цолыг шинээр одоо бий болгосон байгаа. Нийт одоо нэг 11-2 мянган одоо шагаа харваачд байдаг. Энэ одоо нийтийн шагаа харваачтаас ирсэн 2 хүн одоо болцлыг бол одоо хангасан байдаг юм аа. Монгол улсын үлэм дархан мэрэгэн Инкотын багад тоглодог Инктер гэдэг одоо харваач нэг болцлыг хангасан байдгийг. Нэг нь болохоор Улаанбаатар төмөр замд ажилладаг Шинэн баяр гэдэг одоо харваач маань энэ Монгол улсын даяар дурсах дархан мэрэгэн гэдэг цолны болцлыг одоо энэ 2 хүн хангасан байдгийг. Сэлэнгэ аймагтай миний шагаа харваа салшгүй холбоотой. Сэлэнгэ аймгаа нийт одоо улсын аврагт 6 жил завсаргаа төрүүлсэн байдгийг. Тэгээд цэвэн ачир агсны одоо багт 3 жил одоо төрөө авсан байгаа. За Улаанбаатар хотод шилжиж ирээд ерөөл дахлагчтай багийн хамт олонтой одоо гар нээлж 10 гаруй жилийн хугацаанд айрыг төрөө авсан. За манай шагаа холбооны шинжилсэн дүрм баг хурлаараа батлагдаж даяар дурсах дархан мэрэгэн гэдэг цол ийм сайхан цолыг одоо 10 төрүүлсэн харваачтай өгье гэж ингэж хоролдож одоо хурлаараа баталж энэ сайхан цолыг гаргаж өгсөнд маш их баярлж явд юм аа. За манай Монгол улсын дархан мэрэгэн Бадарчин гэдэг хүн байлаа. За ах маань бол Монгол улсын үлэм дархан мэрэгэн Шинэнбат, аймгийн гоц мэрэгэн Шинэндон, аймгийн гоц мэрэгэн Даштарья гэсэн шагаа харвааны гэр бүл төссөн. За Монгол улсын даяар дурсагдах дархан мэрэгэн цол хангах болцол маань үндсэнтэй бол улсын наадам, улсын аврагт 10 удаа төрүүлсэн. Одоо 10-аас дээш удаа хүрэл мөнгөн медаль авсан буюу эзэлсэн болцол хангасан харваачтай олгож байгаа. Энийг би тэгээд шагаа харваагаар одоо 25 жил хичээллэхдээ улсын авраг, улсын наадамд бол одоо нийт 22 удаа чагалт барь эзэлсэн байна. За үүнээс нь бол одоо 6 удаад нь улсын наадам төрүүлсэн, 4 удаад нь улсын авраг төрүүлсэн. За энэний бол одоо 2006-аас 2010 оны хооронд бол улсын баяр наадам 4 удаа тасралтгүй төрүүлсэн гэсэн амжилтыг эзэмшдэг. За энэ амжилтыг эзэмшихэд бол одоо Улаанбаатар төмөр замын шигшээ багт харуулж байлаа. За энэ багийг багтаа харуулж байхдаа одоо ийм сайхан өндөр амжилт үзүүлсэн. За энэ шагаа харвааны өндөр оргил сайхан цолыг авсандаа маш их баяртай байдаг. Монголын шагаа харвааны холбооны анх дугаар баг хурал болж улсын цол зэрэг олгох мөн одоо энэ улсын цол зэргийг эдлэх хэрэглэх журам одоо шинээр одоо батлагдсан гарсан байгаа. Хуучин байсан Монгол улсын дээд мэрэгэн гэдэг цолыг өөрчилж Монгол улсын мэрэгэн цол болгосон. За мөн хуучин хэрэглэгдэж байсан Монгол улсын мэрэгэн гэдэг цолыг Монгол улсын хөшөө мэрэгэн цол болгож цолнуудыг бол өөрчилж шинжилсэн байгаа. Шагаа харваагаар одоо олон жил хичээлж байгаа одоо мөн 60-аас дээш насны ахмад харваачтай бид нар хүндэт харваач гэдэг одоо мөн тийм цол тэмдгээр одоо бид нар урамшуулж олгодог. За Монголын шагаа харвааны холбооны анх дугаар бахарлаар шагаачдын ховц сэргэлэл, эдэж хэрэглэх журам,
гарсан байж байгаа. За зарим нэгэн одоо энэ эдж хэрэглэх энэ эд зүйлийг бол эд зүйлийг бид нар бас энэ малгай ихэд одоо бид нар энийгээр бас нэлээд олон зүйлийг бас өөрчилж шинжилж бас хийсэн байж байгаа. За энэ малгай маань болохоор бас шагаагчдын одоо шагаачин хүний бас өөрийн бас сэмэгийг бас агуулсан бас хадгалсан бас тиймэрхүү бас загвар хийцтэй ийм малгайг одоо бид нар бас зохион бүтээж Монгол Улсын оюуны өвчийн хороогоор одоо патент авч одоо энийг баталгаажуулж энэ загварыг одоо бүх шагаагчдаа одоо ийм малгай тэгэл одоо болгосон юм аа. Одоо Монгол Улсын дархан мэргэн, гарамгай мэргэн, хошоо мэргэн, мэргэн цолтой харваач маань бол одоо яг энэ загварын малгай өмсөж идэж хэрэглэх ийм ёстой юм байгаамаа. Улсын цолтой харваачдын малгайны орой улаан өнгөтэй, залааны чимгэн шаргалт ууцтай байна. Аймгийн цолтой харваачдын малгайны дээд хэсэг залааны чимгэн зэнхэр өнгөтэй. Харишгүй мэргэн цолтой Ахмад харваачдын малгайны оройн хэсэг нь улаан хүрэн, залааны чимгэн цагаан өнгөтэй байхаар дөрмөнд заажээ. Малгай нь улаан өнгөтэй хос залаатай байх бөгөөд өнгөн талын залаан дээр төрүүлсэн тоогоор шар туутыг хадаж, хоёр дахь залаан дээр шөвгөрсөн тоог ойно. Даяар дуусгах дархан мэргэн цолтны малгайны самтан болон тэмдгийг алтаар шармалдаж урлах бөгөөд үлэмж дархан мэргэн цолтны малгайны самтан болон тэмдгийг мөнгөөр чимхээр журманд зааж өгчээ. Шинжилэгдсэн энэ малгайн тэмдэг маань бол ерөнхийдөө бол дундаа бол ингээд нар сар гал гурвыг одоо бэлгэдэл болгож мөн одоо энэ доод талд нь бид нар ингээд одоо цаашаа үржин өсөн дэмжиж байхын одоо бэлгэдэл болгож 10 буудайг одоо энэ доод талд нь бид нар ингэж хийж өгөөд за энэ одоо нар сар гурвын одоо цаа талд нь бол одоо төмөн үлзий хээг бол бид нар товойлгон гаргаж өгсөн байгаа. Үргэлжийн мөнгөд одоо цааш нь өсөн дэмжиж байхын одоо бэлгэдлийг одоо ерөөж одоо бид нар цаа талд нь төмөн үлзий хээгээр бол ингэж цаа талын одоо ингэж фон бид нар хийж өгч энэ тэмдгийг бол бид нар ингэж гаргасан юм аа. 2017 он Монголын шагаан харвааны холбооны салбар Ахмадын шагаан харвааны холбоо байгуулагдаж анх дугаар тэмцээнээ хийлээ. Монголын шагаан холбооны салбар холбоо гэж Ахмадын шагаан салбар холбоо гэж байгуулагдаад одоо Ахмад тусдаа цагийг зөв боловсон өнгөрөөхийн тулд Ахмадууд хэрэгтэй эмэгтэйгүй тэгээд чөлөө цагаараа үндэснийхээ шагааг харуулж үндэснийхээ шагаан харвааг баялагдуу өмжлүүлж үлдээхэд бол биднийг зам чөлөөгөөс шагаагаа сайхан харуулж явж байгаа манай холбоо байгуулагдаад 2-3 сар болж байна. Анхныхаа тэмцээнийг жавхцтай улсын аварга шалгаруулах тэмцээн хийж 37 баг цуглаж сайхан тэмцээн зохион байгуулагдсан. Манай шагаан холбоод одоо ихтэйжүүд бас нэлээд төрж орж ирж харвал тоглож байна. Удамжилт ёсороо 5 хороо нэг буутай 6 тоотой 7 тоотой нэг буутай харуулдаг байсан л да. Ийхүү Монголын шагаан харвааны холбоо байгуулагдсан цагаас эхлэн уламжлалт харва, ёс занш лансэргэх, шагаан харвааг олон улсад таниулах зорилгоор идэвхтэй ажиллаж ирсний үр дүн Эдүг Улаанбаатар хот болон 21 аймаг гадаад орнуудад салбар холбоотой болж улам өргөжин тэлсээр байна. Манайх одоо 21 аймаг шагаан салбар холбоодод 130 гаруй сумдуудад салбар зөвлөлтөй. Мөн одоо гадаадад одоо маш олон улсад одоо салбар зөвлөлүүд маань ажиллаж байдаг. Америкийн нэгдсэн улс, Швед, Европын одоо олон одоо газруудад одоо манай салбар зөвлөлүүд одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж ЮНЕСКОд бүртгүүлсэн энэ өвлөн тэгшид маань одоо цаашид энэ шагаагаа одоо дэлгэрүүлэн хөгжүүлэх, сурталчлах одоо өөрсдийнхөө амьдарч байгаа улс орондоо дэлгэрүүлэх ажиллагааг бол одоо холбоотууд маань одоо маш идэвхтэйгээр одоо сурчлан ажиллаж байгаа. Өнөртнөөс наадаж ирсэн шагаан харваа нь монголчуудыг найрсаг зочлогомтгой бие биендээ хүндэтгэлтэй ханддаг ард түмэн гэдгийн тод илэрхийлэл байдаг. Шагаан харвааны нэг баг 7-9 хүнээс бүрдэх бөгөөд байнга хамтдаа байж бие биенийхээ зовлон жаргалыг хуваалцдаг. Эрчүүдийн нөхрөлийг батжуулж хамт олонч болгодог гэд олон давуу талтай. Шагаан харваа хүний бодол санаа ухааныг төвлөрүүлж орон зайн мэдрэмжийг хөгжүүлэхэд гойд сайн дасгал болж ямарваа нэгэн зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах чадвартай, төвчээр хүлээцтэй болгодог наадан юм.
Одоо дэлхийн ер нь хүн төрөлхтний одоо олон одоо спорт тоглоом одоо юмнууд бол тийм байж шүү дээ тийм ээ. Нэг нь нөгөөгөө хожих, дийлэх, чадах, ялах гэдэг л юм. Гэтэл одоо энэ Монголын үндэсний шагаан харваад бол тэр юмнаас их одоо татгалцсан ч гэдэг юм уу дайжсан. Даалал одоо би чамайг хожид Монгол хязаа хожид дандаа явдаг. Шагаавал тийм ямар ч алддаг ондог хүн байсан ч гэсэн тэр гоё тэр санаагаар дандаа сайхан хөндлөж явдаг. Дээр үе улсууд бол бүр их найтнууд мэдэгдээд байсан байна. Яагаад гэвэл 3 өргөтэй шагааг болгоцсон. Нэг бүр тийм хожих боломжгүй. Энэ ямар учиртай вэ гэхээр бусад баг харваачтай хамт тоглож байгаа харваач нөхдийнхэн хиймэр сүлдийг нь унгахгүй гэсэндээ эр зөргийг нь мохоохгүй гэсэндээ хожигдох магадлалыг нь маш багасгасан дүр. Монгол Улсын ерөнхийлөгчийн багийн спортыг дэмжих тухай их сайхан зарлиг гарсан. Тэгээ үндэсний спортууд дотор бол багаар одоо тэмцэлддэг. Багаар бие авьяас хүч мэрэгээс өртөг ийм спортын төрөл бол ганцхан манай шагаан харваа болчиход байгаа. Шагааны нэг багийн улс өргөч нь Ақтуугээс илүү шүү дээ. Их сайхан нэг үгүй ирхэн үеийнх ажил төрөл туссан зовлон гарахад бол одоо бүгд л нэг л дор байж идэг. Тэр нь хүнийг сайхан төлөвшүүлээд ер нь юм ингэ давн тулах өөрийгөө ялан дийлхийн хэм сургадаг. Үндэсний өв соёлын хадгалж тээж яваа шагаан харваачдыг төр засгаас анхааран үзэж улсын их баяр наадмын харваанд эхний 3 байрт хорсон харваач, багийн төрлөөр тэргүүлсэн багийн ахлагч, өсвөрийн харваанд төрүүлсэн хүүхдийг Монгол улсын ерөнхийлөгч хүндэтгэл үзүүлэн шагналыг гардуулдаг болсонд шагаачид ихэд бэлэгшэн төрийн сүлдэндээ залбирч явдаг билээ. Шагаан харвааг төр засгаас дэмжиж байдгийн нэг томрон илрэл бол холбооны хүндэт ерөнхийлөгч Должидын Басхуг төрийн дээд шагнал соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналсан явдал юм. Төрөөс үзүүлж байгаа дэмжлэг дор бид өөрсдөө энэ шагаан харваагаа бас их сайхан жодогтой ёс чудгаар нь явах харваачтай үндэснийхээ ажил хэрэглийг сайхан хэрэглэдэг болох. Тэгэл энэ зүйлүүдийг одоо дүрм журмдаа бас оруулаад одоо бол одоо бас үндэсний спортын энэ сайхан төрөл гэж үзэж байна. Одоо байнга л одоо шагаан харвааг бол хөл мэдээлэл сурталчилдаг ийм болсон нь бол бидний холбооны бас үйл ажиллагааны үр дүн гарсан байх гэж ингэж ойлгод юм аа. Энэ өв соёлоо дэлхийн нийтэд нь ойлгуулах Монгол хүн гэж ийм байдаг юм бэ. Ийм том ард түмэн юм байна. Ийм үнд соёлтой юм байна гэдэг нь шагаавалтын том төлөөлөл болж ингэж явж байгаа. Тэгэхээр төр засгаас энийг улсын цол иргэмийг ерөнхийлөгчийн зарилгаар олгодог бол манай шагаан харваачдын манай тэний болов уу гэж бодож явдаг юм да. Шагаан харваа гэдэг чинь монголчууд бидний тусгаар тогтнолын нэгэн баталгаа юм шүү. Аливаа улс үндэстэн өөрийн өв соёлыг алдна гэдэг бол үндэсгүй ногоо шиг мөх гэдэг жамтай. Тийм учраас шагаан харвааны соёл, шагаан соёл гэдэг үндэсний өв соёлоо хадгалж хамгаална гэдэг бол тусгаар тогтнолоо хамгаалж байгаа нэг хэлбэр. Үнэхээр шагаан харваа Монгол төмний ёс заншил, тоглоом наадга, өв соёл, язгуур урлаг, нүүдэлчдийн хэв маягийг цогцоор нь шингээсэн байдаг. Сүүлийн жилүүдэд шагаан харваанд хүүхэд залуучууд олноороо шимтэх болсон нь мянганы түүхтэй энэхүү сайхан наадааныг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн үлдээх, уламжлал шинжлэлийг хослуулан хөгжүүлэхийн төлөө нөр их чармайл гарган ажилласан Монголын шагаан харвааны холбооны үе үеийн ерөнхийлөгчд болох соёлын гавьяат зүтгэлтэн Баяр Магна, Монгол улсын харьшгүй мэргэн Мегмар Дорж, соёлын гавьяат зүтгэлтэн Монгол улсын үлэмжид архан мэргэн Басхүү, Монгол улсын үлэмжид архан мэргэн Батсуур нар болон Монголын шагаан харвааны холбооны баг хамт олонны гар сэтгэл нийлэн ажилласан олон талт ажлын үр дүн билээ. Дээдсээс өвлөгдөж мөнхөд үргэлжилэх дэлхийд данстай шагаан харваа цайлган сэтгэлд Монгол төмний цагаан мөртэй эвийн наадаа. Шагаан уухай шүрэн хайлж оноо мэргэн хараа хурц байх болтугай. Хурай.